өсөв хүндрэлтэй ийм үед бол Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажилд гадны санхүүжилтөд орж байгаа том хэмжээний өөрөөр $30 сая өртөгтэй санхүүжилт орж иж байгаа үйл хэрэг болж байгаа юм. Тэгээ энэ эмнэлгийг маань хөдөөний их хурлын гишүүд аймагруугаа авч явах гэж үзсэн. Тэгээ нэлээ юм болсон. Ямар ч байсан дүүрэг өөрөө мөнгө гаргаад газраа чөлөөлчихсөн. Энэ ажлыг хийх гэрээний дагуу бол уг нь 3 эмнэлгийн асуудал байгаа юм билээ л дээ. Сонгон найран баригдаад дууссан. Одоо хан уул Чингэлтэй хоёр үлдсэн. Гэрээний дид үтцийн асуудлыг, газрын асуудлыг нийслэл хариуцах ёстой, нийслэлийн хүлээж авах үүрэг нэ. Тэгээ энэ дээр хотын холбогдох хүмүүс маань нэлээд анхаарал байна. Ард нь хөрөнгө оруулалтын зардал нь бэлэн байж байгаа ажил. Ер нь эрүүл мэндийн салбарыг анхаарахгүй бол энэ эрүүл мэндийн салбарын ачаалал их өндөр, хүртээмж тааруу, үйлчилгээний сэтгэл ханамж бага сул байгаа энэ байдлууд дээр бид нар сайн чанарын эмнэлгүүдийг нэмэгдүүлж ард нь гарна. Боловсролын салбар мөн ялгаагүй энтэй яг л ялгаагүй байдалтай байж байгаа. Ямар сайндаа замын төвжирлийн мөнгнөөс боловсролын салбар руу шилжүүлж ажиллаж явах байдалтай байж байгаа.